За сайн бацхан хүүхдүүдээ багш нь өнөөдрийн хичээлээр цэцэгний багшийнхаа өгсөн гэрийн даалгаврыг хэрхэн хийсэн байна? Түүнийг яаж засан сайжруулж болох вэ гэдэг тал дээр ярилцахаар ирсэн. За эхлээд өмнөх хичээлээс мөрөө сэргэн саная. За та нар гэртээ үлгэр зохионд найруулж ирсэн баг. За үлгэрээ бичихдээ үнэн байдлыг баг зэрэг хэтрүүлж ирсэн баг. Мөн урам сэтгэмжээр бичсэн бас ер бүсэн үйл явдал оруулсан байх гэж бодож байна багш нь. Сонирхолтой төсөөлөлтөө байсан баг. Олон дүр бэлэгдэлтэй байсан баг. Санаанд оромгүй баатруудыг өөртөө зохиож найруулж бас гаргаж ирсэн баг. За бас далд санаа гаргасан баг гэж бодож байна тийм ээ. За одоо бичсэн үлгэрээ засан сайжруулахын тулд юуг анхаарах ёстой вэ гэдгийг бас тайлбарлая. За нэгдүгürt за нооргоо засна гэж байна тийм ээ. Эхлээд бид нар үлгэр их өгүүлэг зохиохдоо заавал нооролдог тийм үү? За дараа үлгэрээр юу хэлхийг чи зорьсон. Тэр тухайн үлгэрээрээ хэн нэгэнд юм уу зориулж юу хэлхийг зорьсон тийм ээ хүүхдүүдтэй зориулж. За одоо цөмөрөө хамгийн чухал нь найруулга засна. За түүний дараа нь юугаа үгийн сонголтоо анхаарах. За үг давтагдж уу, илүүдсэн үү гэсэн үг тийм ээ. Эсвэл өөр үгээр сольж болох уу, ойролцоо эсрэг утгаар нь сольжлох уу. За мөн зүв бичгийнхээ алдааг засдаг. За үүний дараа юу авах вүлээ? Зүйтэй. Дахин сайжруулан бичнэ. Бичихдээ хичээнгүй нямба бичдэг тийм ээ. Уулж бичдэг тэр. За мөн бас нэмэлтээр багш нь юу оруулсан байна гэхээр хэрвээ чи өгүүлэг, үлгэр ямар нэгэн зохиолыг бичихдээ хэл зүг, зүйрц зүг хэн нэгэн хүний хэлсэн үгийг эшлэл болгон авч болно. За мөн харилцан яриа бас оруулал илүү гоё санагддаг тийм ээ. Чиний зохиолч нь. За багшд нь ангийнхан нэгэн хүүхэд зохиолсон үлгэрээ явуулсан байна. За багшд түүнийг авсан юм байна. За тэр хүүхэд маань шидэд алах гэдэг үлгэр зохиолсон юм байна. За та нарт харагдаж байгаа бах тийм ээ. Цөмөрөө одоо энэ үлгэр дээрээ ярилцаад явъя. За ингээд өнөөдрийн гарчиг. За та нар ч гэсэн өөрсдийн зохиолсон үлгэрийнхаа гарчгийг л тавихад болно. Шидэд алах. За одоо дарааллын даваа багш нь тайлбарлаад яриад явъя. За хамгийн эхлээд бидний харах зүйл нь юу ах вүлээ? Эхлэл, гол, төгсгөл хэсгээ харна тийм үү? За мөн уран сэтгэмж, бодит байдлыг аль алиныг нь оруулж болно тийм ээ? За амьдрал дээр байдгүй зүйлийг гаргаж болох уу? Болно. За өмнө нь цөмөр бас үтсэн байгаа. Амьдрал дээр бас байдаг зүйлийг ч оролцуулж болно тийм ээ? За амьдрал дээр байдгүй зүйлийг уран сэтгэмжээр ашиглан оруулж зохиож бас болж байгаа тийм үү? За ингээ эхлэл, гол, төгсгөл хэсгээ бид нар юугаар хардаг вэ? Маш сайн доголь мөрөөр хардаг тийм үү? За тэгвэл ангийн хүүхдийн маань хийсэн энэ ажил дээр доголь мөрийг харуулж уу? Харуулсан байна тийм ээ? Жишээлх юм бол эрт гээд нэг доголь мөр байна, нэгэн гээд нэг доголь мөр байна, хүү гэдэг дээр доголь мөрөд байна тийм үү? За ингээд эхлэл, гол, төгсгөл хэсгүүдийг цөмөрөө эвгээр бас хамгийн ихний удаа анзаарч харж болно гэсэн үг. За мөн үлгэрт юуны тухай гарч байгаа бичсэн байна. За та нар гарчигнаас нь анхаарч харсан баг те нэг алхны тухай бичсэн байна гэж. За ямар нэгэн асуудалтай мэдээж тулгарна түүнийг яаж даван туулах вэ? Хэрхэн төгсөх тухай ямар сургамж авах вэ гэдэг талаасаа бичиж байгаа тийм үү? За багшийн ангийн хүүхд за ингэсэн байна. Эрт үрд цагт нэгэн хүү амьдран суудаг байжээ. Тэр олон жилийн өмнө эцэг эхээ төмрийн ослоор алдсан. Тэр хүүг тооны гэдэг. Эцэг эхээ алдсан тэр нэгэн жилээс хойш хүү ядуу зүдүү амьдралаар гуйлгун хулгай хийж амь зогоон амьдрах болжээ гэсэн байна. За ингээ 3 доголь мөртэй байна. За эхний удаа багш нь эхний сануулга. За доголь мөрөөр бид нар эхлэл болон төгсгөл хэсгээ гаргадаг. За маш сайн манай хүүхд бол доголь мөрөө гаргасан байна тийм ээ. За багш нь та нарт анхааруулад доголь мөр нь эхний 3 үсгийн доор байгаад буюу 4 төгсгийн доор доголь мөрөө эхлэхдээ эхний 3 үсгийн хэмжээний зай аваад 4 дахь мөрөөс бичих нь илүү оновчтой байдаг. За тэгэхээр та нар доголь мөрөөр эхлэл, гол, төгсгөл хэсгийг
гаргаж уу гэдгийг хараарай. За ингээд өөртөө үлгэр дээр харах нь тийм ээ. Багш нэгдүгээрт ингэж хэллээ. За 3 үсгийн зай үлдээгээд 4 дэх үсгээс бичиж болно гэсэн санаа байгаа шүү тийм ээ. Багшны ийм санааг доголь мөрийг ингэж гаргаж болно гэсэн үг. За тэгвэл манай хүүхэд маань эрт нэгэн хүү гэдэг дээр доголь мөрийг гаргасан байна тийм ээ. За тэгээд харахад 4 дэх үсэг байна уу гэдгээ хараарай хүүхдүүд. За цааны хувьд юм байна. За дараагийнх нь багш нь тэр улаанаар бичсэн байгааг энэ дээр засаж болох юм аа гэсэн санаа гаргаж өгсөн байгаа. За жишээлх юм бол алдсан, амьдралаар, амьдрах гэх мэтлэнгээр нэг үгийг олон давцсан харагдаж байна тийм үү? За эрт үр цагт нэгэн хүү амьдран суудаг байжээ. Тэр олон жилийн өмнө эцэг эхээ төмрийн ослоор алдсан. Тэр хүүг тооны гэдэг. Эцэг эхээ алдсан тэр нэгэн жилээс хойш хүү ядуу зүдүү амьдралаар гуйлга хүн хулгай хийж амь зогоо амьдрах болжээ гэсэн. За энийг nëсмөрөө найруулгантсан. Тэр олон жилийн өмнө эцэг эхээ төмрийн ослоор алдсан. Эсвэл түүнийг тооны гэдэг. Тэр олон жилийн өмнө эцэг эхээ төмрийн ослоор алдсан гэж найруулж болж байна тийм үү? Дараа нь эцэг эхээсээ хоош гэж авбал түрүүний алдсан гэдэг үгийг дахид давтах уу? Давтахгүй юм шиг санагдаж байна те. Одоо цөмөрөө найруулга засч чинь тийм ээ. За. Эцэг эхээсээ хоош. Тэгэхээр нөгөө алдсан гэдэг үгийг олон авахгүйгээр нэг удаа оруулж болж байна тийм ээ. Яагаад гэвэл эцэг эхээсээ хоош гуйлга гуйн. За багшийн ангийн хүүхэд 150 орчим хүүхдээ үлгэр зохиосон байсан. Цөмөрөө зарим үгийг хасаад найруулгын засаж бичнэ гэсэн үг. Эцэг эхээсээ хоош ядуу. За зүдүү гэдэг дээр багш нь тодруулсан байна. Яагаад гэвэл бол за энэ дээр манай хүүхд санамсаргүй алдаа гаргасан байж магадгүй. За зүдүү гэж бичихнэ. Ядуу зүдүү амьдарч гэд. За энэ нь болохоор за ийм та нарт энэ зүдүү гэдэг үгийг харахтаа эдгээрийг чи зүв бичснээр нэг л онц чадахгүй бол тойл бичгээсээ харж болно. Сурагчийн тойл бичгээсээ хараад ядуу зүдүүгийн зүдүү яаж бичнэ гэдгийг тойл бичгээсээ хараад биччихнэ. Амьдарч гэд асал тавьж болно тийм ээ. Тэр хүү ядуу зүдүү амьдарч гэд цааш нь үргэлжлүүлээ тий. Ам зогоож байжээ гэдэг юм уу. Гэтэ тэргүй энд амьдарч гэдэг үг орцсон учраас ам зогоож байлаа гэд. За байлаа гэд төгсдгийн шалтгаан нь энэ үлгэр цаашаа үргэлжлэнэ гэсэн санаа гана. Байлаа гэд дараагийнх нь дахиад нэг утга санаа явагдах гэж байна гэж бодох нь тийм ээ. Тэгэхээр ингэж төгсгөл зөв юм болов. Олон амьдрах гэдэг үгийг авахгүй байвал гэж байна. За тэгвэл зүдүү гэдгийг хэрвээ чи зөв биччихв буруу биччихв гэдгийг зарим эргэлзээтэй үгүй бол тойл бичгээс харж болох нь байна. За мөн нэгэн өдөр хүү гуйлга гуйсан зоосоо тоолон сууж байтал гинт урд нь шидэт дагн гарч ирж гин. Хүү мэл гайхан нүдээ нухлан дахин хартал үнэхээр урд нь шидэт дагн байж дагн нэгэн алах гаргаж ирээд май хүмүн энэ бол шидэт алах чи хүссэн зүйлээ хэлэхэд тэр зүйл чинь гарч ирэх болно гэж хэлжээ. Хүү алахыг сайн харж байгаад эн чинь өрдөөл энгийн алах байна шүү дээгээд дагн руу харахад тэр аль хэдийн явчихсан байв. Тооны туршиж үзэхээр шийдэж сав дүүрэн зоос гэж хэлээд газар зохиход жинхнээсээ гараад ирэв. Хүү сайхан сэтгэлтэй тул тосгоны ядуу хүмүүс тусалж гин. Энэ мэдээг сонссон хаан тооныг далайн ирэг дээр дуудуулж гин. За энэ гол хэсэг нь манай сурагчийн маань гол хэсэг байна тийм ээ. За асуудалтай ямар нэгэн асуудалтай тулгарсан байна нөгөөх маань тийм үү. Шидэт алхахтаа болсон байна гэсэн үг. За энэ дээр багш нь яасан бэ? Нэгэн өдөр гуйлга гуйсан заасаа тоолон сууж хахад за байж болно тийм ээ. Нэгэн өдөр гуйлга гуйсан гэдэг үгийг багш нь яагаад тодруулсан юм бол тийм магадгүй за илүүдсэн гуйлга гуйсан утга ижил гэж үзсэн байж магадгүй тий. Заасаа тоолон сууж байтал гинт урд нь шидэт дагн гарч ирсэн. За нэгэн гэд дахин аваад авах дагн алах гаргаж ирээд тэгтээ дөрвөө өмнө нь бид нар нэгэн өдөр гэд авцсан байсан учраас тий нэгэн өдөр гэд санаа бол явж исэн. За нэгэн өдөр зоосоо тоолоод сууж байсан. Гэтэл дахиад тэр дагн дээр нэгэн гэдгийг авах шаардлага нь дагн нэгэн гэх шаардлага байхгүй тий.
Шууд дагин алах гаргаж ирээд гэд найруулвал олон нөгөө нэгэн гэдэг юм маань давхардахгүй байх санааг бас илэрхийлж байгаа. За энэ маягаар үг илүүдж гэн гэж үзэж байна багш нь тийм үү? Тэгэхээр зарим үгөө ингээд хасаад явах юм бол найруулгын хувьд бол оновчтой болно гэсэн санаа. Мөн үгийн тоо ч ихтэхгүй. За алах гаргаж ирээд май хүмүн энэ бол шидэд алах гэсэн. За энэ дээр багш нь юу гэж бодож байна? За түрүүн хэлжсэн те харилцан яриа маягаар оруулбал бас их оновчтой байдаг гэж хэлсэн те. За дагны хэлсэн үгийг харилцан яриа гэдэг үлээ бид нар зураас татаад эхэлдэг те. Май гэд нөгөө дагн яаж ийн? Хүүд алах өгсөн те. Май энэ шидэд алах. За ингээд цааш нь үргэлжлэн гэсэн санаа багш нь 3 цэгээр тавиад байгаа шүү тийм ээ. Төрөвжийн гуйлгад дээр бас цаашаа бас үргэлжилж байгаа гэсэн санаа. Яагаад гэвэл машин бичсэн байсан учраас багш нь самбар дээр богиносгоод бичээд байна тийм ээ. За шидэд алах гээд дагн өгсөн. Хүү зөрүүлээд асуусан тийм ээ. Энэ жирийн алах байх шүү дээ гэд асуусан. За түүнийг бас хүүгийн хэлсэн үгийг бас ингээд зураас дураад харилцан яриа маягаар бичиж болно гэсэн үг. За тийм байна. За ингээд цаашаа явъя цөмөрөө. За тэгээд эн чинь ердөө л энгийн алах байх шүү дээ гэд хүү хэлсэн байгаа тий. Харахад тэр аль хэдийн явчихсан байсан. Тооны туршиж үзэхээр шийдэж сав дүүрэн зоос гэж хэлээд газар цохиход жинхнээсээ гэдэг үгийг багш нь яасан байна. Бас тодруулсан байна. Одоо дараагийн засан сайжруулалтанд орж ин тийм ээ. Одоо цөмөрөө зүг бичгээ харж байгаа тийм үү? Жинхнээсээ гэсэн үг байна. За бана сурагч маань санамсаргүйгээр энэ үгээ гээгээд бичсэн юм шиг байна тийм ээ. За мөн тэнд цэнхрээр тодруулсан сэтгэлтэй. За энэ сэтгэлтэй гэдэг үгийг манай хүмүүс сандраад бичсэн баг. Түүнээс ч манайхан бол сэтгэлтэй гэдэг үгэн дээр бол алдахгүй тийм ээ. Зарим үед бол би өөрөө бодож байгаад бичиж байгаа боловч гээгээд ингээд санамсаргүйгээр бас алдаа гаргах магадлалтай байдаг тийм үү. Тэгэхээр энэ байна. За мөн ямар үгэн дээр багш тодруулсан байна? Хараарай. Багш нь унчих хав. За унчих. За хоёр хийтэй бичсэн байна тий. Тэгэхээр маань нэг хийтэй болно. Энэ бол санамсаргүй алдаа байх гэж бодож байна тийм үү? За мөн багш нь энэ дээр бас анхааруулж хэлэхэд хүүхдүүд өвчлэн хэллэгээрээ бичээд байдаг. Өөрийнхөө хэлж байгаагаараа. За мөн ярианы хэл, бичгийн хэл нь бол хэлэхэд амархан боловч бичихдээрээ л дүрмээ хараад бас бичих хэрэгтэй. Ярианы хэл, бичгийн хэл хоёр нь их чухал ялгаатай байдаг шүү. За ингээд за цааш нь уншъя. Хүү далайн эрэг дээр очиод хаантай ярилцаж байтал хаан арагш хий гიშгээд ус руу унчихав. За унчихваа зассан цөмөрөө те. Тооны ус руу орж хааныг аврав. Хаан түүний эрлэхийг зоригтой тусархаг үнэнч зан чанараар үнэлж тооныг өөрийн хүү болгон амар сайхандаа жаргаж гинэ гэж гой төгсгсөн байна. Маш сайхан үлгэр зохион бичсэн байна. За одоо үүн дээр багш нь за яагаад чанараар гэдгийг тодруулав бас тийм үү. Тэгэхээр алдаж магадгүй. За багш нь доор энд 5 дугаар ажиллагаа явна. Алдаж магадгүй дүрмтэй өгнүүд байдаг. За манай энэ хүүхэд маань маш сайн бичдэг юм байна. Тийм болохоор их чухал дүрмтэй үгийг бол алдаагүй бичсэн байна тий. Жишээлбэл чанараар. За чанараар гэдэг үг нь юу вэ? Энэ балархай гişг маань ялгах гişгийн үүргээр орж байгаа. Ялгах гişгийн үүргээр орсон ийм чухал дүрм. Ихвчлэн хүүхдүүд зарим нь гээгээ бичсэн байдаг тийм үү? За тэгэхээр балархай шиг маань үүрэгтэй байсан гэсэн үг. Ялгах шиг үүрэгтэй байсан. За үүнд бас манай энэ сурагч маш чухал үг олсон байлаа. Жишээлх юм бол амьдралаар. За амьдралаар гэдэг үг маш их үлгэрт гарч ирдэг. Ер нь биднэрт өдөр тутам их таарладаг. За энэ дээр сурагчд маань энэ гэвчлэн гээгээд ам дарлаар гэж бичсэн байдаг тийм ээ. За ам дарлаар гэдэг ингээд бичсэн тохиолдол их харагддаг. За энэ нь юу гэсэн утгатай үг вэ гэхлээр за багш нь энийг тодруулж байна. За энэ нь бол буруу хувилбар нахана шүү дээ тий. Амьдрал гэсэн үгийн язгуур маань амьдрал. За тэгэхээр үгийн язгуур маань амьдрал гэж төгсөөд энд ямар үүрэгтэй байна гэхээр энэ а маань
ихшигжүүлэх зүйтэй. Ихшигжүүлэх. Ихшигт гэвэл чиг, ихшигжүүлэх үргээр. Энэ өр ихшигт гэвэл ил ихшигт гэвэл аль нэг нь за ихшиг болох гэдэг учраас ихшигт гэвэл чиг, ихшигжүүлэх үргээр ингээд зүйтэй гээхгүй өчдөг. За тийм байна. Хүүхдүүд бол ингэж бас алдах гэдэг тийм үү? За энэ чухал үгнүүдийг сонгож авсан байна. Мөн үүнийгээ алдаагүй сайн бичсэн байна. Өнөөс гадна бас нэг чухал үгнүүд бас байсан. Жишээлбэл хэл хэд за та нарт маш их таардаг. Хэл хэд за зох соо хот болоход за иймэрхүү үгнүүд за болохтоос гадна болохыг ч гэдэг юм уу тийм ээ маш их энэ за эдгээр үйл үгнүүд маш их таардаг тий дандаа үйл үгийн хээ өмнөө ихшигтэй бичигдэх ийм чухал дүрмтэй үгнүүд байгаа тийм үү эдгээр үгнүүд нь та нарт бас таарах байхаа гэж бодож байна. За багш нь давхраас сурагч байгаа дэвтрээс нэгэн алдааг харсан юм та нар бас өөрсөнд чинь байна уугүй юу хараад байгаарай. За хэрвээ үг багтахгүй бол бид нар мөр шилжүүлдэг тийм ээ. За мөр шилжүүлэхэд ард нь зураас тавиад доотлын шинэ мөрнөөс эхэлдэг. Гэтэл доотлын шинэ мөрнөөс эхэлж яхахаа өмнө бас зураасыг тавьдаггүй байх нэ. Хэрвээ энэ зураасыг тавиад ирвэл түрүүний бидний хийсэн шиг харилцан арай гэж харагдана. Тэгэхээр мөр шилжүүлэхдээ зөвхөн мөрийн төгсгөл зураасаа тавьдаг байх нь шүү. Энийг анхаараад аваарай. За ингээд төгсгөлтөн дээр тооныг өөрийн хүү болгон амар сайхандаа жаргаж игнэ гэсэн үг байгаа тийм үү? За энэ дээр юу гэж шулах вэ? За тооныг өргөж авна ч гэдэг юм уу те? Өөр үгээр бас орлуулна, утгыг найруулан бичиж бас болно тийм үү? За ингээд манай хүүхдүүд эхний ээлжинд өөрийн зохиосон шүлгэн дээрээ за тоглол мөрөө гаргаж юу? Эхлэл гол төгсгөл хэсгээ олсон байна уу? За мөн юуны тухай гарахаа чи сэдвүлэн зохиосон байна уу? Ямар нэгэн асуудалтай тулгарсан уу? Түүнийхээ асуудлаа яаж шийдсэн бэ тийм ээ? За энэ тооныгийн тухай бичсэн шидэт дагалах гэсэн үлгэрт маань хүн сайхан сэтгэлтэй байх юм бол амьдрал нь улам сайхан болдог гэсэн сургамж санааг агуулсан юм тийм үү? За ингээд хэрхэн төгсөх тухай ямар сургамж авах тухайгаа бичсэн байна. За ингээд төгсгөлдөн цөмөрөө эхлээд найруулган дээр ажиллаад зөв бичих дүрмэн дээр ажиллаад дахиад засан сайжруулж одоо хичээнгүй сайхан бичдэг тийм үү? За ингээд өмнө үтсэн гэрийн даалгаварт хийсэн үлгэрээ багшийнхаа энэ зааварсан заавраар хараад өөртөө найруулад засан сайжруулад дахиад бичээрэй за. За багш нь гэрийн даалгаварт за Аладдиныг бид нэр үтсэн тийм ээ. Аладдины үлгээр кино олчихсан байсан тийм үү? За Аладдин үлгэрийг аваад хэрвээ чи Аладдины оронд байсан бол гэд яг энэ зааврынхаа дагуу засан сайжруулад нооруулж байгаад дахиад нэг үлгэр зохиогоод бичээд хэрэг за. За тэгээд гадаад үг хэллэг хэрэгжилж болно. Яагаад гэвэл бид англи хэл үзэж байгаа. Дундаа ингээд зөндөө олон гадаад хэлтэй танилцсан. Тийм болохоор гадаад үг хэллэгийг бас хэрэглэж болно шүү хүүхдүүдээ. За ингээд хичээл тэтгэвтэй оролцсонд баярлалаа.